Аав ээж чинь та нарт хангалттай анхаарал тавьж чаддгүй гэдэг асуултыг сэтгүүлчийн хувьд хүүхдүүдээс олон удаа асууж ирсэн. Тэд ихэнхдээ эцэг эхтэйгээ өдөрт тийм ч олон цагийг хамт өнгөрүүлдэггүй. Заримийнх нь эцэг их гадаадад ажилладаг, харин зарим нь хит их ажилтаа учраас өглөө унтаж байхад нь гараад орой унтсан хойно ирдэг тухайч ярьж байсан юм а. За энэ мэтээр хүүхэдтэй тавьж байгаа бидний анхаарал маш бага байгааг томчууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. Би одоо ямар санд одоо хөдөөнөөс орж ирээд ачаа сургууль цэцэрлэгтнээ өгж байна. Нөгөө хүүхдүүд ч байнгын ажилтаа яасл цэцэрлэг энэ чүрлцээ муута. Угаасаа ажиллагаад өглөө ядчих энийг машиныхын төгжрлөгчнээ их юм байдیں۔ Монголын нөхцөл бол хэцүү л дээ. Яг үнэнгээ хэлэхэд бол харалта тий. Ажил их бол ээж аав ингээл мөнгөгүй болчихно. Тийм болохоор заавал хүүхдүүдэд хайхаас өөр арга байхгүй. Би томдоо тэгж гаргаж чадаагүй. Гэтэ манай хүн муу бол биш л дээ. Гэтэ ерөнхийдөө бол бас ингээд томроод ирэхээр зан харцаа өөр болчдөг. Их эцэгтэйгээ нэг дотн биш болчдөг тий. Үүнээр дийлэн эцэг эхчүүд гэртээ хүүхдтэйгээ байгаа хэдий ч нийгмийн сүлжээнд онцгой анхаарал хандуулж хүүхдээсээ утсаа илүүд үзэх болсныг яг энэ мэдээг үзэж байгаа үзэгч та ч гэсэн хүлээн зөвшөөрөх баха. Эцэг их ойр дотныхны анхаарал халамж дутснаас хүүхэд ганцаарддаг. Ингэж ганцаардсан хүүхэд өөрт нь тулгамдж байгаа асуудлыг өөрөө шийдэх арга замыг сонгодог бөгөөд иймэрхүү байдалтай амьдарсаар эцэстээ хүүхдийн сэтгэл зүг гинтээдэг элдв зүйлд уруу татагдамхай болгодог байна. За ялангуяа энэ нь өсвөр насныханд илүү тулгардаг байна. За гэтэл эцэг эхчүүд хүүхдээ бага анхаарч байгаагаас гадна өсвөр нас гэвэл 14-15-аас дээш нас гэж боддог нь ташаа. Энэ үед аль хэдийн оройтсон байдгаа гэдгийг сэтгэл зүйч сануул. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд юу боддог вэ гэхлээр 14-15 нас хүрэхээр манай хүүхэд өсвөр насндаа хүрэн тэр үед нь би ярилцсан гэж боддог. Тэгтэл ийм эрт эхэлдэг бахна. Тэгэхээр энэ эхлэлт өсвөр насны шилжилтийн үеэс л эцэг эхчүүд хүүхдтэй цаг гаргаж эхлэх ёстой. 14-15-16 наснд хүрсэн үед нь ярилцсан гэвэл та оройтж байна гэсэн. Тэгэхээр аль хэдийн нөгөө аймаа орлолт ч юм уу өөрөө шийдвэр гаргах зүйлд хүрсэн байх юм гэсэн. Бид үр хүүхдээ өндөр төлбөртэй сургууль сургаж гоё сайхан хувцас өмсүүлснээр хүүхэд маань зөв хүн болж төлөвшөхгүй. Харин тэдэндээ өдөрт ядаж 15 минут гаргаж чин сэтгэлээсээ ярилцах нь хүүхдтэй оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болдог байна. Бас бид хүүхэдтэйгээ төдийлөн зөв ярилцаж чаддаггүй байна. Эцэг эхчүүд ихэвчлэн яаж сонсдог вэ гэхлээр сонсож яснаа загнаад дундаг тий өглөө дундаг. Тийм биш. Ээж нь яаж туслах вэ гэж юу н асуудаг хүн хэд байгаа вэ те энийг шийдэхэд хоёлаа яаж оролцох вэ гэж асуух гол нь хэрэгтэй. Түүнээс наадах чинь зөв буруу те буруу гэдгийг мэдж байгаа гэхдээ яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа. Тэрийг нь л бодолцох хэрэгтэй. Үзэгч та ч гэсэн үр хүүхэдтэй хэр анхаарал хандуулж чадж байгаагаа эргэцүүлснэг бодоод үзээрэй. Тод мэдээнд цогт баяр Даваабатар сурвалжлаа.